Сайн мэцгаано уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрэм эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн өмнө нь тайван руу явж үзсэн үү? Тайван бол байгалийн үзэсгэлэн тогтцоороо алдартай. Тэр дундаа тайваны тарако үндэсний үрээлээ авцлаараа маш алдартай. Ногоон торгон уулс олноороо сүндэрлэх бөгөөд тэдгээр уулын ориглууд нь дандаа манан үүлэн дунд нуугдж идэг. Гэвч хавцлан дэндүү гүн урсгалан ширүү учраас үзэсгэлэнтэй идэж энд нэг л хүн сураггүй болвол 90 хайх ажиллагаа явуулахад туйлын хүнд газар гинэ. 2019 оны сүүлээр энэхүү цэцэрлэгт түрээлэнд хосуудын нэгэн сураггүй алга болсон хэрэг гарчээ. 37 настай байсан Элис, хятад нэрийг нь Гу Яэн гэдэг. Элис 1982 оны 12 сарын 2-ны өдөр Тайваны Таоян хотод төржээ. 5 охин, 1 хүүтэй, нийт 6 хүүхэдтэй айлын хамгийн бага охин тэрээр багаасаа гэр бүлийнхээ хайранд өссөн бөгөөд ялангуяа өөрөөс нь 10 насаар ихч том эгч Жозеф нь хамгийн бага дүү Элистэй үнэхээр хайртайсан гин. Игч нь бараг л түүнийг ээж шиг өсгсөн. Элис даруухан зантай, жижиг амьттай тайртай, ах эгч нартаа өөрийнхөө гараар исэн бэлэг өөх дуртай, хайр татам, өхөөрдөм, эглэгсэх охин байжээ. Гэвч Элисийг 7 настай хахад буюу 1989 онд Тайваны улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй болж гэр бүлэрээ Америк руу цагаачлая гэж шийддэг. Тайвань 1949 оноос хойш цэргийн дэглэмтэй байсан. Улс төрийн хяналт маш чанга, засгийн газрын эсрэг зүйл ярих, эсвэл тусгаар тогтнолын талаар ам нээвэл хизээ хаашаа чамаагүй сураггүй алга болж мэдхээр тийм цаг үе өжээ. Ингэж 38 жил амьдарсны эцэст 1988-89 оноос гинэт ардчлал нээлттэй тогтолцоороо шилжиж бүх зүйл оронгороо өөрчлөгдөжээ. Уур амьсгал гинэт өөрчлөгдөхөд ард иргэдэн дагаад айц түгшүүртэй болсон байна. Түүнчлэн 1989 онд Хятадын их газарт Тяньаньмэний талбайн үйл явдал болсон тул тайванчууд ч гэсэн манай улс өөрчлөгдөж жоод гинэт ямар нэгэн зүйл болохгүй гэж айж эхэлжээ. Тиймээс тухайн үед Тайваны дундаж давхаргын гэр бүлүүдийн дунд хүүхдүүдээ хилийн чандад өсгөе гэсэн хандлага газар авч гадаад руу цагаачлах нь маш илбэг байсан. Ингээд Элисийн гэр бүл 1989 онд Фижи руу нүүж 2 жилийн дараа буюу 1991 онд Америкийн Калифорни мужийн Лос Катос хэмээх жижиг хотод суурьшжээ. 9 настай Элис ойр ойрхон цагаажилж, нүүж, дээрээс нь соёл, хэл нь өөр орчин руу шилжих нь түүнд маш хэцүү байлаа. Дотгошоо зантай ичимхий байснаас гадна гэр бүлийнхэн нь хичнээн сайн хандсан ч доторхоо нээж ярьдаггүй хүүхдээ. Ар гэрийнхэн нь түүнийг яг л цоочилсон сэв шиг хүүхэд байсан гэж дурсдаг. Эхэндээ тасахад хэцүү байсан. Явандаа Калифорни амьдралд дасан зогсож ахлах сургуульд орсон бөгөөд тэр сургууль нь Калифорни мужийн нийт сургуулиудын эхний 1% багтдаг Саратога ахлах сургууль хэмээх нэр хүндтэй улсын сургууль. Энд ихэвчлэн чинээлэг айлын хүүхдүүд шилдэг их сургуулиудад элсхийн тулд цуглардаг, сурлагын дарамт өрсөлдөөн маш ихтэй газар байжээ. Элис тийм сургуульд орсон болохоор найзуудын дунд хөрсөлдөөн ч их байсан. Тэр дундаа математикийн хичээлдээ бага зэрэг бэрхшээлтэй байсан тул аав ээж нь түүнд гэрийн багш авч өгснөөр Элисийн математикийн дүнж сугавсаж тэрээр багшгээ хичээлээ гүйцэхгүй байгаа хүүхдүүдэд тусалдаг багш болно гэсэн мөрөөдөлтэй олжээ. Ингээд ахлах сургуулаа төгсөө Санта Клара хэмээх маш сайн хувийн их сургуульд орж улс төр судлал болон англи хэлний хос мэргэжлэр маш сайн дүнтэй төгссөн. 2006 онд их сургуулаа төгсөх үед аав ээжийнх нь эрүүл мэндэд асуудал үүсч хүүхдүүдээ Америкт үлдээгээд өөрсдөө Тайвань руу буцаар болсон. Аав ээж нь дөнгөж сургуулаа төгссөн бага охиноо ганцаарнг нь үлдээхдээ санаан зовж исэн ч Элис сан ус өрөө нүүж сургуулаа төгсөнгүүтэл хүүхдүүдэд гэрээр хичээл зааж эхэлжээ. Тэрээр бага ангийн хүүхдүүдээс эхлээд ахлах ангийнхан хүртэл хичээл заадаг байсан бөгөөд хүүхдүүдэд маш илгэсэг, даруухан ирнэ, нэг бүрчлэн маш нарийн сайн заадаг. Хариуцлагатай, чадвартай байсан тул эцэг эхчүүдийн дунд үнэхээр сайн заадаг багш гэсэн цуу яриад харжээ. Үүний ачаар түүний жилийн орлого нь 140 мянган $. Хүрсэн. Гэртээ хамгийн эрх бага охин байсан ч шаргуу хөдөлмөрлөж, эдийн засгийн хувьд огт санаа зовох зүйлгүй биеэ даасан ухаалаг, чадвартай эмэгтэй болж өсчээ. Ингэж явсаар 2017 оны 6 сард Элисээ 35 настай байхад Стэнфордын их сургуульд нэгэн урлагийн үзэсгэлэн нээгдэж тэнд нэг эрэгтэйтэй танилцсан. Түүнийг Хэрэлд Хөөрчин гэдэг 1959 оны 2 сарын 8-нд төрсөн. Элисээс 23 насаар ах. Тухайн үед Элис 35-тай, Хэрэлд 58 настай байжээ. Хэрэлд уг гарал нь герман хүн боловч багада Канада руу нүүж тентхийн жижигхэн тосгонд өссөн учраас Канадын иргэн шилтэй. Мөн Канадын Эзэн хааны цэргийн коллежид инженер физикийн бакалавр зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн байв. Цэргийн технологийн салбарт 12 жил ажиллаж 1994 онд Стэнфордын их сургуульд механик инженерийн докторийн зэрэг хамгаалж төгснөхийн дараа дэлхийн хамгийн том хагас дамжуулагч төхөөрөмж үйлдвэрлэгч компанид 16 жил ажилласан бөгөөд 2019 онд Bloom Energy хэмээх байгаль дээлтэй компанид зохион бүтээгч, удирдах албан тушаалтнаар ажиллаж 50 гаруй, бараг 60 орчим патент эзэмшдэг байжээ.
Өөрөөр хэлбэл толгой нь маш сайн ажилдаг, мөнгө ч их болдог байсан тул хид хідэн байшинтай. Түүнийгээ түрээсэлдэг гэхээр санхүүгийн болон нийгмийн байр суурийн хувьд амжилтанд хүрсэн шилдэг элитүүдийн нэг байсан. Зөвхөн насны зөрүүч биш, хэрэлд урд нь 2 удаа гэрэлжсэн түүхтэй. Анхны эхнэрийн талаар нэр, хувийн мэдээлэл огт тодорхойгүй байдаг ч хоёр дахь эхнэрийг нь Мелиса Ю гэдэг Аз гаралтай эмэгтэй. Мелиса Ю 2017 оны 6 сарын 3-нд 56 наснда унтж байхдаа гинт нас барсан. Задлан шинжилгээний дүгнэлтээр амьсгал тасалдах хам шинжээс шалтгаалсан зүрхний шигдээс гэж гарсан байна. Гэвч хачирхалтай нь түүний биеийн энд тент хөхрөлтүүд илэрсэн бөгөөд тэр нь яг юунаас болсон шалтгаан нь тодорхой болоогүй. Бүр хачирхалтай зүйл нь Мелисаг нас барахаас яг 1 өдрийн өмнө тэр хоёрын хамтын эзэмшлийн байшинг барьцаалан зээл авсан байдаг. Банкнаас 1 сая $1 бэлнээр авсан бөгөөд тэр их хэмжээний мөнгийг авсны маргааш нь Мелисаг гинэт өгсөн. Гэвч Мелиса Югийн үхлийг зүгээр л зүрхний шигдээсгээд хаасан. Тэгвэл Хэрэлд Элис хоёр яаж танилцсан юм бол? Хэрэлдийн эснэр Элистэй яаж танилцсан талаар хоёр өөр хувилбар байдаг. Эхнийх нь эхнэрээ нас барснаас хойш ердөө 2-7 хоногийн дараа 2017 оны 6 сард Элисийг үзэсгэлэн дээр анх удаа харж уулзсан гэдэгч дараа нь шал өөр түүх ярьдаг. Ямартай ч өмнөх эхнэрээ нас барангууд шууд өөр эмэгтэйтэй уулзаж эхэлсэн нь с ิจ гтэй байсан бөгөөд тэд уулзснаас хойш ердөө 4 сарын дараа хурмайжээ. Товчхондоо эхнэрээ хүнгүүд шууд 23 настайр дүү Аз эмэгтэйтэй болцож 4 сарын дараа гэрлээд ердөө 4 сарын өмнө хуучин эхнэртэйгээ амьдарчээсэн байшинда хамт амьдарч эхэлсэн гэсэн үг. Ингээд гэрлээд 2 жил өнгөрсний дараа буюу 2019 оны 11 сарын сүүлээр Элисийн олон эгч нарын нэг болох Грейс өөрийн охинтойгоо хамт гэрийнхээ ойролцоос салхилж итэл гинэт утсан дуугарчээ. Утсан автал Элисийн хичээл цаадаг сурагчийн ээж сандарсан олоогоор өглөөний мэнд Грейс ихчээ. Элис багш зүгээр үү? Өнгөрсөн 7 хоногт ирээгүй, өнөөдөр ч гэсэн холбоо барьсангүй. Хизээч тэгдэггүй юм болохоор ямар нэгэн зүйл тохиолдсон болов уу гэж санаа зовоо залгалаа гэжээ. Энийг сонссон Грейс гайхаж цочирдсон. Дүүн өвдсөн ч хичээлээ тасалдаггүй. Ялангуяа сурагчдынхаа хичээлийг хизээч тасалдаггүй. Игчин шууд дүүрүүгээ залгасан боловч утас нь холбогдсонгүй. Гэр бүлийнхээ групп чат руу Элистэй хамгийн сүүлд хэн холбоо хайрсан бэ? Холбоотой хүн байна уу гэж бичтэл бүгд холбоо хайрч чадаагүй. Над руу хариу бичээг үгцгээдэг. Ингээд хөөж үздэл дүүтэйгээ холбоо тасраад аль хэдийнэ 2-7 хоног болсон байлаа. Ингээд игчин шууд цагдаагийн газар очиж дүүгийнхээ гэрэл рүү хамт явж өгөхийг хүсч Элисийн амьдардаг байсан байшингийн хаалгыг тогтвол огт танихгүй нэг хэрэгтэй хаалга тайлаад энд амьдарч ирсэн эмэгтэй байшингаа зараад би нүүж орж ирээд хагас жил гаруй болж гинэ гэдэг. Үүнийг сонссон цагдаа нар өөрөө байшингаа зарсан бол хаа нэг тийшээ аялаад явсан баха. Гэр бүлийнхэнтэй хэлэхгүй хэсэг ганцаараа баймаар санагдсан байлгүй. Цаг нь болохоор өөрөө үрээд ирнэгээд 90 анх ажиллагаа эхлүүлэхээс татгалзжээ. Гэвч гэр бүлийнхнийх нь хувьд хамгийн хайртай баг дүү налга болчиход хахад зүгээр сууж чадалгүй Эндрю гих хувийн мөрдөгчийг хөлсөлсөн байна. Хувийн мөрдөгч Эндрю хэргийг судалж үзээд гэр бүлийнхэнд нь маш цочирдмоор мэдээ дуулгасан нь та нар охиноо гэрэлснийг мэдчихсэн үү? Охин чинь гэрлээд Саннивейл дэх байрандаа биш. Эндээс 15 минутын зайд орших Mountain View-гийн 1724 тоот руу нүгээд хэдэн жил болж байгаа юм байна. Тэгээд бүр хэдэн 7 хоногийн өмнө найз залуутайгаа Тайвань руу аялахаар явсан байна. Танай охин Тайвань явсан ирнэ. Одоо хүртэл Америкт буцаж ирээгүй гэхэд гэр бүлийнхэн нь бүгд шоконд оров. Элис Хэрэлттэй үүсгэсэн харилцаа гэрэлтийнхээ талаар гэр бүлийнхнийхээ хиндэн ч цухуулгаагүй. Тэр үед Элисийг яг л ээжийнх нь өсгсөн хамгийн дотн том эгч Жозефинд 2 жилийн өмнөх нэгэн явдал гинэс санаанд нь орсон. Эгч дүү хоёр хамт салхинд гарахад Элисийн ядам муруунд гялалцсан зүйл харагдсан байна. Жозефин их чинь гайхаж энэ юу вэ алмаазан бөгжөө гэж асуудал Элис сандарсандаа бөгжнийхөө шигтгийг алганд оронууж үгүй ээ сүртэй зүйл биш гэж булзааруулсан. Түүнээс хойш эгчтэйгээ уулзахдаа тэр бөгжийг дахиж хизээч зүүж ирээгүйг нь яагаад гэрэлтийг гэр бүлээсээ нуусан бэ гэдг нь нууц хэвээрээ үлдсэн. Насны зөрүү дэндүү их байсан уу? Эсвэл нөхөр нь 2 удаа гэрлээд цаалсан хүн байсан болохоор Элисийн гэр бүл нилээд шашинлаг хуучинсаг үзэлтэй байсан тул аав ээж нь дургуутна гэж эмээсэндээ нуусан байж ч болно. Ямартай ч гэр бүлийнхэн нь үүнийг анх удаа л сонссон бөгөөд аав ээжийнхээ амьдарч байгаа Тайванд ирчээд ирсэн тухайгаа ч огт хэлээгүй. Ингээд холбоо тасраад аль хэдийнэ 1 сар өнгөрлөө. Мөрдөгч Эндрю тэр хоёрын амьдарч исэн байшинд нь очиход хаалган дээр нь тавтай морил Элис чамдаа хайртай шүү гэсэн зурвас үлгөөтэй ээжээ. Мөрдөгч Эндрю байшингийн гадна хүлээж авахта хуршүүдээс Элис гэдэг эмэгтэйг таних уу? Хамгийн сүүлд хизээ харсан бэ? Одоо сургуу болоод ирэн айж гин гэж асуухад хуршүүдийнх нь би арзаах шиг болж өмнөх эхнэр нь нас бараад удаагүй хахад гинэт шинэ эхнэргээ давуулаад ирсэн. Гэтэл одоо тэр эхнэр нь ч бас сургуу алга болчлоо гэхээр үнэхээр с ิจ гтэй байна гэдэг. Хуршүүд нь Элисийг хараагүй нилээд утсан. Хамгийн сүүлд хизээ харснаа санахгүй байгаач тэр хоёр гэртээ мөнгөний асуудал болон ирээдүйн хүүхдийн талаар байнга муудалцдаг байсан гэж ярьжээ.
Мөрдөгч байшингийн гадна хүлээсээр агаад эцэст нь гэрээ эзэн хэрэлттэй уулзаж одоо таны эхнэр Элисийг ар гэрийнх нь хайж байна. Эхнэр чинь хаана вэ гэж асуугаад Хэрэлд маш тайван юу ч болоогүй мэт эхнэр тайван руу явсан. Уг нь 12 сарын 7-нд буцаж ирэх байсан ч өөрөө хэсэг хугацаанд ганцаараа баймаар байна гэсэн учраас би төрүүлээ түрээд ирсэн. Эхнэр одоо тайванд байгаа санаа зовох хэрэггүй. Би зээлийн картных нь гүйлгээг шалгаж үзсэн. Аюулгүй байгаа юм шиг үлээгээд хэрэгтэй зүйлээвэл хизээж хамаагүй ирж уулзаарай. Би туслана гэж хэлжээд мөрдөгчтэй уулзнаас хойш ердөө 24 цаг ч хүрэх хугацааны дотор шууд эрүүгийн иргэн өмгөөлөгч хөлсөлж үүнээс хойш Элисийн гэр бүлийнхэнтэй шууд харилцахаас татгалзаж бүх зүйлийг өмгөөлөгчөөрөө дамжуулдаг болсон. 2019 оны 11 сарын сүүлээр Хэрэлт эхнэртэйгээ хамт Тайвань руу аялсан гин. Аяллаа хуваар нь 11 сарын 23-наас 12 сарын 1-ний хооронд буюу 8 хоноод Калифорни руу буцах төлөвлөгөөтэй байжээ. 11 сарын 29-ний өдөр тэр хоёр Тайваны Хоолын техникийн цочод буудалд бууж өглөөний 11 цагийн үед цагаан өнгийн Volkswagen маркийн машин түрээсэлж нэг өдрийн хувийн жолооч хөлсөлсөн байна. Жолооч Элис Хэрл 3 өнөх алдартай үндэсний үрээлэнд очжээ. Тэр үрээлэн маш том учраас тэд 6 цаг орчим хамт уулаар алхаж буцаж буугаад машинаараа Хоолын галт тэрэгний буудал руу явж галт тэрэгний буудал дээр эхнэр нь жолоочтой хамт буусан. Эхнэр нь тэндээс аав ээжтэйгээ уулзгаар Янгмэр руу явах галт тэрэгэнд суунагээд жолоочтой хамт вокзал руу орж Хэрэлдийг орхижээ. Энэ түүхийг сонсоод Элисийн аав ээж ухаан алдах төгсөн. Би тохноо Тайванд ирснийг ч мдээгүй. Хилээр нэвтэрсэн. Манайд ирэнч гэж хэлээгүй. Энэ байшинд нүүж ирснээс хойш нэг ч удаа ирж байгаагүй. Хаана амьдардгийг маань ч мэдэхгүй гэжээ. Үүний хариуд Хэрэлд би тухайн үед сүртэй юм бодоогүй ч одоо бодоод байхад Элис болон жолооч хоёрын дунд нэг л хачаа уур амьсгал байсан. Тэр хоёр бие биедээ татагдаад магадгүй хамт галт тэргэнд суугаад цугцсан байх гэдэг. Ямар ч эрүүл хүн боцсон. Гэрлээд ердөө 2 жил болж байгаа осууд. Тэгээд аялж байхдаа ганцхан өдөр хөлсөлсөн жолоочтойгоо нөхрөө хаяад хөтлөлцөө зүхтгуу. Хэрэлд үргэлжлүүлэн тэр өдөр Элисийн ааш занд сонирн байсан. Уулын зам мөрий мушгиралцсан байсан болохоор дотор нь муухайрч аав ээжтэйгээ уулзах гэж байгаа ч юм уу сандарсан харагдсан. Гэвч тэр Тайвань жолооч залуу үнэхээр царайлаг 30 орчим насны залуу байсан бөгөөд манай эхнэр түүнтэй хятадаар ярилцаж уур амьсгал нь маш халуун дулаан байсан. Би хятад хэл мэдэхгүй болохоор юу ярьсныг нь ойлгоогүй ч тэр хоёрын дунд нэг нэгнээс сонирхож байгаа харилцаа үүссэн баг. Би хажууд нь байхаас жичмээр уур амьсгал байсан болохоор одоо отгоо тэр царайлаг жолоочтой хамт зугцсан нь гарцаагүй гэж зүтгэжээ. Түүний яриагаар 12 сарын 1-нд Калифорни руу хамт буцах ёстой байтал аав ээж рүүгээ явсан гэж бодсон Элис нь 11 сарын 30-нд буцахаас нэг өдрийн өмнө түүн рүү имэйл бичсэн гин. Имэйлд миний царайлаг нөхөр маргааш Америк руу төрүүлээд буцтаа. Би 12 сарын 7-нд харин миний тийзийг 1-7 хоногоор хойшлуулад өгөөч гэсэн байжээ. Тиймээс нөхөр нь заа гэж хариулаад 12 сарын 1-нд ганцаараа Америк руу буцаж эхнэрийнхээ тийзийг 12 сарын 7-ны өдөр болгон өрчилсөн байна. Тэгээд эхнэрлүүгээ мэйлэр би 12 сарын 7-нд Тайванд буцаж очиод нисэх онгоцны буудлын дээр чамайг тосъё. Тэгээд хамт Калифорни руу буццгаая гэж бичжээ. Ер нь олон улсын асуудын хувьд төрсөн нутагтаа очихороо гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийн тулд нөхрөө төрүүлж явуулаад хэд хоног үлдэх тохиолдол байдаг гинэ. Гэвч энэ дутуугүй байсан зүйл нь эхнэр нь ердөө 6 хоногийн дараа ирэх байхад Калифорниос Тайванд руу зөвхөн эхнэрээ авахаар дахиж нисэн гэсэн. Гэхдээ хилийн шалгалтын бүртгэлийг үзэхээр Хэрэлд үнэхээр 6 хоногийн дараа Тайваны Тайбэй онгоцны буудалд буусан байдаг. Тэнд ирээд хүлээсэн боловч эхнэр нь харагдаагүй болохоор зугтчиж гэж бодоод дахиад л ганцаараа Калифорни руу буцсан байна. Хэрвээ үнэхээр эхнэр нь ирээгүй бол хаана байгааг нь яагаад ирээгүйг нь хайх ёстойч уцсны түүхийг нь шалгахад тэрээр Тайваны онгоцны буудалд ирээд эхнэрлүүгээ ердөө ганцхан удаал залхсан байна. Эхнэрийг нь аав ээж рүү ч залхаагүй. Хэрэлд цагдаа нарт би ч гэсэн маш их гайхаж Элис санаа зовсондоо хайх гэж бүхий л хүчээ дайчилсан. Маш их мөнгө төлж хувийн мөрдөгчөд хүртэл хөлсөсөн боловч олж чадаагүй гэж мэдүүлжээ. Цагдаа нар ямар мөрдөгч хөлсөсөн бэ гэж асуухад ямар ч баримт байгаагүй бөгөөд маш их мөнгө үрсэн гэж зүтгэсэн ч нотлох баримт гаргаж чадаагүй. Товчгондоо тэр ам нээх бүртээ худлаа хэлжсэн. Өмнө нь Хэрэлд 2 дахь эхнэр Мелисагаа нас барснаас хойш ердөө 2-7 хоногийн дараа Элисийг олж уулзаад 4 сарын дараа гэрэлсэн гэж хэлсэндээ. Гэтэл одоо Элисийг амьд эсвэл үхснэж мэдэгдэхгүй алга болчиход байхад ердөө 7 сар хагасны дараа дахиад шинэ найз охинод агуулад ирсэн. Хэрэлд тэр шинэ найз охинтойгоо 2 дахь эхнэрийнхээ үхсэн мөн хэдхэн сарын өмнө сургаггүй алга болсон 3 дахь эхнэр Элистэйгээ хамт амьдарч байсан байшиндаа дагуулж ирсэн. Мэдээж тэр гэрт нь Элисийн бүх эд зүйлс байсан. Хэрэлд Элисийн бүх хувийн эд зүйлсийг хайрцаг савнд чихэж хийгээд түрээсээ агуулгад тавиач хайсан мэжээ. Элисийн ар гэрийнхээ охиныхоо юмнуудыг авах гээд агуулгын хаалгыг нээгээд хэлэх үггүй болж гацсан гинэ. Хэрэлд Элисийн эд зүйлсийг яг л хог шиг хайрцаг руу ямар ч хамаагүй чихэж дээрээс нь овоолоод хайсан мэжээ.
Гэр бүлийнхний тэр хайрцагнуудыг ухчаад нэгэн худалдан авалтын баримт олжээ. Тэр нь тансаг зэрэглэлийн дэлгүүрээс 2019 оны 12 сарын 1-ний өдөр эмэгтэй хүний үнэтэй ноосн цамц худалдаж авсан баримт. 12 сарын 1 гэдэг нь хэрэлд эхнэрээ тайван таяад Америкт ганцаараа буусан өдөр гэхээр буунгуудаа л эмэгтэй хүний үнэтэй цамц авч шопинг хийсэн гэсэн үг. Үнэхээр уур хүрмээр бөгөөд хамгийн харамсалтай нь хэрэлдэд ийм олон с сэжигтэй баримт байсаар хахад Элисийн гэр бүлийг нь түүний эсрэг юу ч хийж чадахгүй байлаа. Эрүүгээ үүсгэж шүүхэд өгч боломжгүй. Тайваны орон нутгийн цагдаа нар үүнийг гарцаагүй хүн амны эрг гэж үзээд үндэсний үрээлэнгийн хавцлыг нэг бүрчлэн нэгтсэн ч өмнө нь хэлсэнчлэн хавцал дэндүү гүн урсгалан ширүү учраас тэнд хүн алга болвол цогцыг нь олох боломжгүй газар. Элисийн аав ээж яг л төлд хашгирч байгаа мэт ийш тийшээ очиж охиныхоо нэрийг дуудаж хайсан ч олж чадаагүй. Тайваны хуулийнхын хэрэлдийг сэжиглж түүнийг баривчлах тушаал гаргасан боловч том асуудалтай нүүр тулгарсан. Америк болон Тайван улсын хооронд гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ байдгүй. Тэгэхээр хэрэл Америкт л байж ивэл Америкийн засгийн газар түүнийг Тайван руу албатан явуулах ямар ч үүрэггүй гэсэн үг. Харин хэрэлд өөрөө Америк иргэн биш Канада хүн. Нөгөө талаар Элис Америкийн иргэнч хэрэг 3 дахь улс болох Тайванд гарсан. Хуулийн ийм том цорхой байдгийг хэрэлд анханасаа мэдчихсэн юм болов. Тиймээс тэр эхнэрийнхээ төрсөн нутг руу хамт аялж хуулийн хамгаалтгүй Тайваны хавцалд эхнэрээ өнөөхөр анханасаа төлөвлөсөн байхаа гэсэн үндслэлтэй сэжиг төрж байгаа. Энэ цорхоноос болоод гэр бүлийнхэн нь түүнийг эрүүгийн эргээр шүүхэд өгч чадахгүй байлаа. Цагдаа нар мөрдлөг хийж байхдаа 2019 оны 11 сарын 29-ний өглөөний 11 цагийн орчимд Элисийн авсан селфи зургийг олжээ. Энэ нь үндэсний үрээлэн рүү явхаас өмнө амьд байсныг гэрчилжээ. Мөн хяналтын камерыг шалгаад үзэхэд хэрэлдээ хэлсэн цагаан өнгийн Volkswagen машин хүрээлэнгийн хаалгаар орж байгааг нь бичигдсэн ч машины цонхны тээнд дэндүү хар байсан тул дотор нь жолоочтойгоо нийлээд 3 хүн байсан уу эсвэл хэрэлд ганцаараа байсан уу гэдг нь огт харагдахгүй. Магадгүй тэр Элисийг аль хэдийнэ өөр газар хөнөөчөөд зогцыг найхаар тийшээ ганцаараа барьж авсан ч гэж болно. Гэр бүлийнхний хэрэлдийн галт тэрэгний буудлын дээр салсан гих үгэнд итгэхээс өөр аргагүй төрж галт тэрэгний буудлын ойролцоох дэлгүүрүүд хүмүүс охиныхоо зургийг хэвлэн тараах утас тарааж уулзсан хүн болгоноос Элисийг харсан уу гэж асууж авсан ч ганц ч гэрч олдоогүй. Цагдаа нар галт тэрэгний буудлын бүртгэлийг шүүж үзэхэд хэрэлдээ хэлсэн аав ээж рүүгээ явах галт тэрэгэнд суусан гих тэр өдөр тухайн буудлын дээр Янгмэ руу явах галт тэрэг ирэх хувааргүй өдөр өжээ. Бүр буудлын эргэн тойрны бүх хяналтын камерыг шүүхэд цагаан Volkswagen машин галт тэрэгний буудлын ойролцоо ганц ч удаа үзэгдээгүй. Азар авто замын дугаар таних системээр тэр машиныг өөр нэгэн хурдны замаас олж тогтоожээ. Машины хөдөлгөөнийг хөөлж үзвэл үндэсний үрээлэн рүү явсан нь үнэн боловч хэрэлдээ хэлсэн шиг галт тэрэгний буудлын руу огт очоогүй. Хүрээлэнгээс шууд өөртөө зочид буудлын руу буцсан байв. Хэрэлдээ яриагаар Элис галт тэрэгний буудлын дээр салаад явцсан байх ёстой. Гэтэл Элисийн гар утасны тохио тэр шөнө зочид буудалд баригджээ. Үүнээс дүгнэх юм бол хэрэлд Элисийг ууланд хөнөөчөөд зөвхөн гар утсыг нь өөрөө авч ирсэн байх магадлалтай. Мөн хэрэлдээ хэлсэн 11 сарын 30-нд Элис надад тийц хойшлуулах тухай имэйл бичсэн гэж хэлсэн дээ. Гэвч цагдаа нар тэр имэйл илгээсэн IP хаягийг шалгахтал тэдний байрлаж байсан зочид буудлын IP хаяг байсан. Хэрэлд өөрөө эхнэрийнхээ хаягаар нэвтэрч өөрлөгөө имэйл бичсэн нь тодорхойлсон. Бас хэрэлдийн бид өмнө нь ч Тайванд ирэхээрээ эхнэр маань ганцаараа хэд хоног үлдээд буцдаг байсан гэх мэдүүлгийг хилийн шалгалтаар тулгахад тэр хоёр өмнө нь дандаа хамт ирж хамт буцаж байснаас биш Элис ганцаараа үлдчихсэн ганц ч тохиолдол олдоогүй тул энэ нь мөн худлаа ажээ. Эрүүг эргээр яллах боломжгүй байсан тул Элисийн гэр бүлийнхэн ядаж иргэний эргийн шүүхэд гомдол гаргаж хэрэлдийг шүүхэд дуудаж бүрч ноцтой нэгэн баримт илэрсэн байна. Хэрэл Тайванаас буцаж ирэнгүүтэл гар нь угарсан. Гартаа хамгаалтын чиг зүүсэн байжээ. Иргэн тойрны найзууд нь гарчин яасан бэ гэж асуухад тогложгоод буугаа хугалсан гэж хэлсэн. Харин Элисийн өмгөөлөгч асуугаад Хэрэлд Тайван явхаас өмнө Калифорнид байхдаа нэг зүйлд маш их уур хүрээд номын шүүгээгээ хүчтэй зогсноос болоод гар угарсан гэдэг. Өмгөөлөгч яагаад уралсан бэ гэхэд Хэрэлд юунаас олж уралснаа санахгүй байна гэж хариулжээ. Ингээд түүний эмнэлгийн түүхийг шалгахад Тайванаас ирэнгүүтээ шууд яаралтай тусламжийн тасагт очиж эрдэнэтгэн зураг авалсан байв. Эрдэнэтгэн зургийн орлогооны дүгнэлтээр тэрхүү уграл нь саяхан үүссэн шинэ уграл гэж гарчээ. Өөрөөр хэлэх юм бол Тайван явхаас өмнө шүүгээ зохиж хугалсан гэдэг нь худлаа. Ингээд 3 дахь мэдүүлэг дээрээ дахиад л үгээ өөрчилж Тайван түрээсэлсэн машины дугуй хагарсан байхаар нь ундаг дугуйны хийлэгчээр хүчтэй хий шахчихад гараа угалсан гэдэг. Өмгөөлөгч та яагаад дандаа үгээ өөрчилж худлаа хэлээд байгаа юм бэ? Гарны чин түүх аль хэдийнэ 3 дахь удаага өөрчлөгдлөө гэхэд Хэрэлд тухайн үед би дэндүү сандарч ухаан баларчжсэн болохоор хүмүүст юу гэж хэлж авснаа санахгүй байна гэжээ. Мөн Тайваны цагдаа нарын мөрдлөхөөр Хэрэлдийн хилээдсэн эхнэрийг нь дагуулад зогцсон царайлаг жолооч бол толгойдоо зохиосон хуурамч дүр болох нь батлагдсан байна. Тийм жолооч огт байгаагүй.
Бүх худал хурамг нь илчлэгдэж буруудан болох нь тодорхой болоод ирэхэд Хэрэлд хамгийн сүүлийн бөгөөд хамгийн бузар төлөвлөгөөгөө эргэлж эхэлсэн. Тэр нь хохирогч болох Элисийн нэр үндийг гутаах үйлдэлэв. Хэрэлж хүүхдэр үнэн дээр Элис ямар эмэгтэй эснийг та нар мэдэх үү? Би анх түүнийг 2 дахь эхнэрийн нас орсноос хойш 2-7 хоногийн дараа үзэсгэлэн дээр уулзсан гэж хэлсэн нь зүгээр л түүний нэр үндийг бодож зохиосон төг. Үнэн дээр би түүнтэй 2013 онд 2 дахь эхнэрээ амьд байхад онлайн сайтад танилцсан. Элис зөвхөн гэрээр хичээл заадаг багш байгаагүй. Тэр хажуугаар нь биеэ үнэлдэг байсан. 2013 оноос хойш би түүнд мөнгө төлж бэлгийн харьцаанд ордог байсан ба дараа нь эхнэр маань өвөд болоход болцож гэрэлсэн. Миний бодлоор Элис надтай гэрлээд өөрийн хар бараа өнгөрсөн амьдралаа устгахыг хүссэн баг. Тэгээд Тайванд ирэхдээ ажилдаг байсан гэмт хэрхийнхээ бүлэглүүдэд баригдаж тэдний гарт үргэлжсэн байх магадлалтай. Би яагаад эхнэрээ өнөөх юм бэ? Бид гэрлэхээс өмнө хөрөнгө хуваахгүй байх гэрэлтийн гэрээ байгуулсан байсан. Хэрвээ би салахыг хүссэн бол зүгээр л хэдэн төгрөг өгөө салчих байсан. Надад түүнийг өнөөх ямар ч шалтгаан байхгүй гэж улаан цанг үрийдэг. Элис өөрөө маш сайн ахлах сургууль, нэр хүндтэй их сургууль төгссөн, өндөр орлоготой багш байсан. Түүнд биеэ үнэлэх ямар ч шалтгаан байгаагүй бөгөөд Хэрэлд ярьсан тэр бузар гүтгэлхийг нотлох ганц ч баримт олдоогүй. Үүнийг сонссон Элисийн ар гэр найз нөхд нь галзуурах төхөж маш их уралсан байна. Иргэний эргийн шүүгч Хэрэлдийн энэ яриаг сонсоод Элисийн талаар хэлж байгаа энэ зүйлийг чинь нотлох ямар ч баримт байхгүй байна. Чиний энэ яриа бол зөвхөн шүүх бүрэлдэхүүн болон хүмүүст хохирогчийн талаарх сөрөг үзэл бодол, өрөөсгөл ойлголт төрүүлэх гэсэн санаатай үйлдэл нэгэд түүний мэдүүлгийг эрснэх заасан. Шүүгч Хэрэлдэд Элисийн талаар дахиж нэг ч үг дугарч болохгүй гэсэн тушаал гаргасан байна. Ингээд иргэний эргийн шүүх хурал үргэлжилж Элисийн өмгөөлөгчийн санаанд зовж исэн. Учир нь Элисийн цогцолтоогүй ямар нэгэн гэрч нотлох баримт юу ч байхгүйсэн. Гэвч тэдний айц талаар болж шүүх хуралд оролцсон бүх тангарагтны шүүгчид маш богино хугацаанд Элисийн үхэлд Хэрэлд буруутай гэсэн дүгнэлтэнд нэгэн дугаар хүрсэн байна. Энэ нь эрүүгийн эрэг биш учраас хүн амны эрэг гэж яллаагүй ч үхлийн хариуцлагыг Хэрэлдэд түлээлгэсэн. Үүний үр дүнд Элисийн гэр бүл 23.6 сая доллар нөхөн төлөх шийдвэр гаргажээ. Энэхүү иргэний шүүх хурал дуусангууд 2025 оны 9 сард Калифорни мужийн прокуророос Хэрэлдийг шүүхэд худал мэдүүлэг өгсөн эргээр баривчилжээ. Түүнээс өмнө Калифорни хуулийнхан түүнийг баривчлахыг хүссэн ч хуулийн цорхоноос болоод чадаагүй. Гэтэл иргэний шүүхтэр Хэрэлдийн хэлсэн худал үгнүүд хэтэрхий олон болсон. Гар нь яагаад хугарсан тухай, имэйл хуурамчаар үйлдсэн, хуурамч жолооч зохиосон, галт тэрэгний буудалд хүргэж өгсөн гэх мэтээр түүний шүүхэд худлаа хэлсэн баримт нь 10-аас давжээ. Шүүх хурал дээр худал ярих нь хууль бус гэмт хэрэг тул прокурор үүгээр далимдуулан түүнийг баривчилсан байна. Тэрээр 4 сарын турш цагдаа өргөдөж хэдхэн сарын өмнө буюу 2026 оны 1 сард хөлдөө электрон гавцууж барьцаа мөнгө төлөө суллагдсан байна. Одоо тэр Калифорни хаан ихтэй амьдарч дараагийн шүүх хурлаа хүлээж байгаа. Шүүх хурал болсон ч зөвхөн худал мэдүүлэг өгсөн эрхт зориулсан шүүх хурал бөгөөд хамгийн дээд тал нь хэдхэн жилийн ял авах. Элисийн үхлийг шүүж байгаа хэрэг биш учраас одоо хүртэл Элисийн аав ээж охиныхоо зохицыг ч олж чадаагүй туйлын гомдолтой хэвээр байна. Шудрагаас хизээж өөрөө зүгээр ирдэггүй. Түүний төлөө хэн нэгэн цусаа гартал тэмцэх ёстой болдог гэдгийг энэ хэрэг баталж байна. Хэдийгээр Хэрэлд одоогоор хүн амны эргээр ял аваагүй барьцаагаар суллагдсан ч гэр бүлийнхэн тэмцэл Хэрэлдийг чөлөөтэй амар амгалан амьдрах боломжгүй болгож хуулийн хавханд баг багаар шахаж байна. Түүний царай зүс үйл зэргүүд олон нийтэд илүү их түгэх тусам түүнийг Тайваны шүүхийн өмнө аваачих боломж улам бүр нээгдэнэ гэсэн үг. Дараагийн шүүх хурлаар шудраг шийдвэр гарна гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн бичлэг маань энүүрээ дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.